За энэ нөтийн хууль одоо ингээд буцаалт 6 сарын өмнө ярьсан хуулиа ингээд эргээ хүчингүүлэх тухай ахаад энэ хуулийн техникийн хувьд сая одоо сайн зэрэг гишүүн маань их тодорхой ярьж байна. Бид нар нэг жоохон ухралтал болоод байна шүү дээ. Энэ үг хэлэхэд 6 сарын өмнө ярьж байсан баталсан хууль нь бас хараахан хэрэгжээг байхад одоо замзуур нь баг нэг аборт өччих юм уу яаж. Тэгэхээр сангийн яамны нөхдүүдийг би ингээд гайхаад өнгөрсөн жил бид нар 11 сард хэлцэж яхад та нар яагаад тэгвэл тэр Зандан шатар ерөнхий сайд байсан баг те. Бид нар хэрэглээг нь дэмжихгүй орлогоо дэмжинэ гэж хэлж болоогүй. Одоо болохоор та нар ингээд бүгдээрээ чухмал орлогоо дэмждэг хэрэглээ дэмжлгүй баатрууд болоод нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь эн чинь саяас дээш болохоор угаасаа ингээд хязгаарлалт тавиад өгсөн тэр өндөр хэрэглээтэй улсууд нь хിവэрэл байгаа шүү дээ. Яагаад ингээд худлаа ирээд. Эсвэл 6 сарын ой санамжтай юм уу та нар ч. Тухайн үед орж өчнөө хилцүүлэг болж та нар өөр юм яриад байсан шүү дээ. Тэгээ одоо болохоор чухам хэрэглээгээ дэмжих орлогоо дэмжих ийм сонголтын өмнө байгаа ч гэх шиг. Дээрээс нь тэр орлогын дэмжээд байгаа хэлбэр чинь энэ нөтийн хэрэглээгээ дэмжиж байгаа хэлбэр хоёр чинь төсөв дээр иж ачаал нь хэдий. Над энэ тоог нэг хэлээд өгч. Хоёрдугаарт нь бага орлоготой иргэд ихэнх нь нөтгөө бараа аваад байгаа маа гэдэг юм. Гүн чин нөтгөө бараанаас гадна өөр юм авч байгаа шүү дээ. Та ингээд нэг инфляцид хамгийн их өртөх бага орлоготой иргэдэд хамгаалах тухайсаа ингээд яриад байна л да. Санжаа одоо сангийн хамт нар тэгвэл одоо энэ инфляц чинь төсвийн тогтвортой байдлын зөвлөөс дунд хугацаанд инфляц бүр маш өндөр байх нэ гэд. Тэгээ та нар энэ төсвийн тогтвортой байдлын зөвлөлтийн дүгнэлттэй уялдуулаад энэ бодлогоо бүр өмнө ярьж болоогүй юм уу? За миний хоёр дахь асуулт бол одоо ингээд хөдөө орон нутагт явж хаад аялал жуулчлалынхан хөдөө аж ахуйн салбарынхан үйлчлэгээний салбарынхан ерөөсөө ажиллах хүч байхгүй болсон. Мэдээж уул уурхаатай өрсөлдөж чадахгүй. Уул уурхаан цалинтай гэдэг энэ салбарч өрсөлдөж чадахгүй шүү дээ. Манай энэ улс орон ерөөсөө голлонд өвчин нэрвэгдчихэд ажиллах хүч байхгүй, цалингаа өгч чадахгүй. Тэгээ энэ цалин орлогоо нэмэгдүүлэх боломжоор хүмүүс эдгээр салбар дээр хөдөлмөрийн зах зээл дээр ингээ хүндрэл учраад байгаа үед нь та нар хамгаалах ямар бодлого явуулах юм бэ? Хэдийгээр яг одоо энэ хэлцэж байгаа асуудалтай хамаагүй утсан энэ цаашдаа одоо энэ голлонд өвчнөөс энэ үйлчлэгээний салбар, хөдөө аж ахуйн салбар энэ бусад салбараа хамгаалах бодлого явуулахгүй бол одоо энэ үйлчлэгээний салбар бусад салбарыг хамгааллаа. Унлаа. 1960-аад оны үед голлондод гарч ирсэн нийтлэг ийм хүндрэлээс л болж энэ голлонд өвчин гэдээ бий болсон. Үүнтэй холбоотой. За 8 номер хариулъя. За сангийн яам санжид орж гишүүний асуултанд хариулъя. За нодлон нөтийн хуулийг батлуулж исэн нөхцөл байдлаас энэ удаагийн одоогийн нөхцөл байдал бол нэг зүйлээр агих том ялгаа гараад. За тэр нь бол юу вэ гэхээр дунд хугацаанд бол инфляц их өндөр байх нэ гэдэг нь бол тодорхойлцоод байна. Тэгэхээр бид нар инфляцийн өндөр үед бол яг иргэдийн аль хэсэг хамгийн их зохилтонд өртдөг вэ гэдээ үзэхлээр бага дунд орлоготой хэсэг болчиход байна. Бага дунд орлоготой хэсгийн маань бол үндсэн одоо зарлага маань бол юу руу явчихад байна гэхээр одоо жишээ нь 700 мянган төгрөг хүртэл одоо зарцуулцтай нийтдээ 83.5 мянган өрхийн маань нийт одоо зарцуулж байгаа тэр зарлагын нь 90% нь огт нөөтгүй бараан дээр явчихад байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн нөөтийн буцаалт бол тэгж их нэмэгдэхэргүй байна гэдэг зүйл харагдаад байна. Нөгөө талдаа бага дунд орлоготой иргэдийн маань өрхийн орлого нь юунаас бүрдээд байна гэдэг нь харагдаад байна. Тэр нь болохоор одоо энэ үндэсний статистикийн одоо яг энэ мэдээнээс авч байгаад үзэхлээр цалин гэхээсээ илүү халамж дэтгэр байгаад байгаа яг энэ хэсэг дээр. Тэгэхээр бид нар илүү их татврын бодлогоосоо илүү одоо халамж дэтгэр буюу төсвийн бодлогоор энэ иргэдийнхэн одоо бид нар хэрэглээг илүү хамгаалах юм байна гэдэг нь бол харагдаад байгаа. За нөгөө талдаа бол дунд орлоготой хэсэг дээр дундаас дээшээ дээр бид нар ямар бодлого барих вэ гэдэг энэ асуудал гарчаад байна. За энэ бол одоо яг өнөөдөр ажилтаа байж байгаа хүмүүсэд. Тэгэхээр ингээд үзэнгүүт бид нар бизнес талыг нь сегментчилж үзэж байгаа. За одоо бол зөвхөн уул уурхайн салбарын бизнесийн бол ашиг бол
тодорхой хэмжээнд бол арай гайгүй байна. Бусад салбаруудын хувьд бол ашиг нь бол нэлээд буурсан буюу инфляцаа дагаад гаднаас урд түвшөөс орж ирж байгаа инфляцтай бараа бүтээгдэхүүнээс болоод зарлага нь ит өсөд орлого нь тэгж их дагаж өсөөгүй болж тарч чадаа. Тэгэхээр энэ хэсэг дээр бол бид нар аж ахуй нэгжийн орлогын албан дотоорын илүү бодлогын хувьд бол оруулж ирэх ёстой. За дээр нь хувь хүний орлогын албан дотоорыг бол бид нар оруулж ирэх ёстой. Ингэж энэ хүмүүсээ энэ дунд одоо орлоготой дундаас дээш орлоготой иргэдийнхэн ажлын байрыг хадгалж иж бид нар орлогыг хамгаалах юм байна гэдэг ийм юм орч чадаа. Одоо бол бид нар бол засгийн газрын хувьд бол одоо цогцоор нь бол ямар ч байсан болол нилээд хідэн одоо татварын одоо зүйлүүдийг бол бид нар оруулж ирсэн. За өмнө нь бол засгийн газрын хувьд бол бүр одоо том хуулиудаар нь оруулж ирж ирсэн боловч энэ удаадаа бол төсөө өрөөгөө дагуулад бол эргэжил дээр бол яг дунд хугацааны инфляцид ийм бодлого байх нь зүйтэй гэж бодож л одоо бодлогын хувьд бол оруулж ирч байгаа. За одоо бид нар нөөтийн хуулийг хэрвээ одоо буцаахгүй байх юм бол 1.6-аас 1.8 орлого алдна гэдэг тооцоогоо. Нөгөө талдаа бол бид нар яг одоо энэ тэтгэвэр нэмэгдүүлэх, халамж нэмэгдүүлэх, за цалин үс нэмэгдүүлэх төр бол энээс бол арай өндөр зарлага бол гарах асуудал байгаа. За хувь хүний орлогын албан дотор дээр бол тооцоол бид бол 1.7 их найдын бол орлого алдах юм байна гэсэн ийм тооцоогоо. Гэхдээ энэ нь бол илүү За тодорхой нэмээд хариулж. За 28 оноос бол хувь хүний орлогын албан дотор бол нөлөөлөхөөр оруулж ирсэн. За шалтгаан нь бол бид нар бол 23, 24, 25 онуудад бол эдийн засгийн бол өсөлттэй үе байсан. За 26 оноос эхлээд бол бид бол нэлээд бол одоо уналттай үе рүү орж ин. За 28, 29 оноос бол бид нар эдийн засаг буцаад сэргэх одоо энэ бүчлэгийн үе нь бол бас тэгж таарж байна гэж үзэж байгаа. За энэ агуулгаараа бол бас бид нар 3 жилийн одоо тэр татврын бодлого маань бол үүнтэйгээ хамаатай байдлаар бол оруулж ирчихэд байгаа. За одоо энэ хууль маань хэрвээ батлагдахгүй тохиолдолд бол бид нар бол орлого бол 1.6-аас 1.8 их найдаар бол алдна. За тэгсэн тохиолдолд бол эрхчлэлийн хувьд бол яг энэ засгийн газрын нөгөө дэвшүүлсэн цогц бодлогын маань нэг хэсэг л байхгүй болчих гээд байна гэсэн. Одоо өөрөөр хэлбэл аж ахуй нэгжийн орлогын албан дотоорын тухай хууль, хувь хүний орлогын албан дотоорын тухай хууль, нэгдсэн үртгийн албан дотоорын тухай хууль бол бид бас өргөн барьсан явж байгаа. Энэ хэсэг маань батлагдаад явчихна. Нөгөө талдаа төсвийн бодлого хэсэг маань яг энэ баг дунд дээрээ дэмжлэг үзүүлэх төсвийн бодлого хэсэг маань батлагдчихгүй болчих гээд байгаа учраас бидний хувьд бол цогцоор нь яг энэ асуудлыг бас явуул их зүйтэй байна. Та бүхнийг дэмжиж өгөхийг хүсье. Баярлалаа.